Зян өдрийн мэнд шүү, амралтын өдрийн мэнд манайха. За туулны хордны замыг Монгол улсын засгийн газрын тийм биз дээ. Одоо Монгол ардын намын өөрснийх нь 2024-өөс 2028 оны сонгуулийн амлалтанд байгаа. Тийм үү? Энэ туулны хордны замыг бүтээн байгуулалт тийм ээ. Энэ түжил гэдэг энэ хадны хар мангаад олон жил бид нэр адуулж шít үнэхээр энэ түжил яг үнэн гэлээд Монгол улсын ихэд бид нар амьдралынхаа нийт амьдлыг бид нар амьдралынхаа 50-60%-ийг цаг хугацааг түжил гэдэг мангастай хамт өнгөрүүлж байгаа шít. За өнөөдөр ингэж яасан байх нь гэвэл эдгээр энэ хямч за би бол хямтж хэлж байгаа. Би бол гагцгүй Монгол улсын иргэнийхээ хувьд бол Монгол улсын үндсэн хууль заалтаа би хардах хэрэгтэй. Хардах эрхийнхээ хүрээнд би хэлж байгаа. Хардгаас ч өөр ямар ч сонголт надад үлдээгөө. Та нар ингэж хар. За би мөнхөрдөн гэж химбэ. Оюнгэл гэж химбэ гэд би та бүхэн цаа энэ лайвынхаа би гачин дээр гачглаа тавилаа штэ. За энийг би тайлбарлаад өгье танад заа ёо. За мөнхөрдөн гэд одоо энэ нэг Монгол улсын их сургуулийн багш гэд надтай жахсдаг хүн гарч ирэл туул голтой хайртай гэж оюнгийн хайрлалт өгөөл байгаа хүн чинь өөрөө альсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн байж үл яах вэ? Та нар ийм л байгаа байхгүй юу? Та нар ард түмнийг өдөр ард иргэдийг нийслчүүдийг бид нар сохор гэж боддог юм шиг байгаа. Тэ хизээш тийм юм байхгүй. За ёо ойлгож байна уу? За хоёрт нь оюнгэл гэдэг хүн хинбэг бол энэ Монгол улсын ерөнхийлөгч асан захираг хэлбүүдэрч хамгийн ойрын хүн. Ойлгож байна хамгийн ойрын хүн. Энэ хүн улсын хурлын гишүүн байсан. Энэ хүн зөвхөн навчин байсан. Энэ хүн ямар ч олигтой Монголын ард түмний төлөө сайн сайхны төлөө хууль батлаагүй. Өөрөө туулын бургасан дотор өөрөө том хаустай гэдгийг Монголын ард түмэн бид нар бүгдээрээ хоёр нүдээр харсан. Миний лайвыг ухраад үзэр миний лайв дээр байж л байгаа. Өөрөө туул голын бургасыг жигхэн аимшиггүйгээр хядаж өөрснөө том хаус барьсан, өөрснөө том тоглоомын талбай барьчихсан. Өөрснөө чимээгүй алжиралтай амьдрахын төлөө наад босоо чинь хатан туул гол тийм үү бидний хайртай гол заа ёо. Тэний Улаанбаатар хотын бидний жигхэн ганц өмг төшиг тулгуур болсон гол маань. Цэнгэг устаа сайхан болсон маань. Уул ус гол усаар ингээд өнөөдөр ус төржүүлээд энэ том төслийг гацааж байгаа. Гацааж байгаа. Энэ бол тавч тодорхой хүмүүсийн нүдэнд харагдаж байгаа штэ. Тэгвэл өөрөө яглаар ёс зүггүй байдгийг оюнгэл. Та яглаараа тэгвэл өөрөө бол туулын бургасан та том хаус барьчдээ. Тийм үү? Яг үнэнгээл би шууд хэлье заа. Туулын бургас саваар амьдардаг том хаустай том хотхон тааван барьсан улсуудын ашиг сонирхол зочдод ирэхээр наад усууд чинь өнөөдөр их өрсөн сайхан туул голоор маань байгаль усаар маань өнөөдөр ус төржиж байгаа. Энэ бол гарцааг за манайхаа ширлээдэг үнэн шүү. Би яг яагаад ингэж гандамар гэдэг хүн ойрхон яриад байна. Шалтгааныг яриад байгаа хгүй. Шалтгаан нь энэ улсууд өөрсдөө нь эрх ашиг хөндөгдөөд адгийн захад наад болоод хурдны зам тавьчих бол тэр улсууд амгалтан дайван байдал унтаж чадахгүй, амарч чадахгүй машины дувуу чимээгээд хэдхэн цөөхөн тооны олигархуудын одоо юу амар амгалтан сайхан амьдрахын төлөө бүхэл бүтэн энэ Монгол улсын засгийн газрын гарсан шийдвэрээр энэ нийслэл Улаанбаатар хотын том төсөл буюу туулны хурдны замын хажуу зогсох ёсгүй. Одоо энэ нийслэлийн яриад байгаа нөхдүүдийн яриад байгаагаар бол энэ туулны хурдны зам нь ашиглалтанд ороод ингэж явах юм бол нийслэл Улаанбаатарын төвжил 30% багаснаа гэж байгаа. Би энэ дээр санал нэгдэж байгаа. Санал нэгдэж байгаа. Ямар ч нөхцөлд энэ 30% багасна бол аргагүй байна. Угаасаа ойлгомжтой. Одоо ши баруун чиглэлд амьдардаг улсууд, баруун чиглэлд ажил дөрөвтэй улсууд одоо шинэ одоо хот хооронд мооронд явж байгаа хөдөө орнуудын том дэрэг одоо тээвэр логистик хийж байгаа янз янзын машин зэргүүч нь Улаанбаатар хотод дайр өнгөрдөг үстэй. Бүхэл энэ төвжилтэй замаар дайр өнгөрдөг. Эдгээр замуудаар дайр өнгөрөхгүй шууд урдуураа давхиал 15-аас 20 минутанд хотоос гараа явчихна. Баян зүгэнд авчаа. Энэ маш мундаг онцгой. Маш мундаг зөв. За өнөөдөр яасан байх нэгвэл эдгээр улсууд юу гэж ярьдаг вэ? Амнаас нь за Нямбатар бүүлд иддэг гэж ярьдаг заа юу. Харин жигхэн бүүлүүдийг утгаар нь харуулж байгаа улсууд та нар өөрснөө. Өнөөдөр та нар хөрхөдөө тэнд учраа мэдхгүй хэдэн багцаануудыг авч тавьчихсан. Цэнзийн үеийнхэн гээд авчиад нүүр амын
Ямар ч өнгөр бутцсан, янз янзын өнгөр будаа тавьчихсан. Ингээд байж байгаа. Та нар битгий ингээд хүүхэд залуучуудыг байгаль ээжтэй маань холбоод ус төржүүлээд битгий энэ улс орны бүтээн байгуулалтыг гацаахын төлөө битгий Ерватад байл гэж би хэлмээр байна. Миний хувьд бол та нар маань юу ч бодож байгаа. Одоо улсын хурлын цэнгүүн гишүүн туулдын урдын замыг маш их эсэргүүцдэг гишүүн. За яасан байх нэг локкор нь үзэх юм бол түүний аав нь барилгын компанитай туул гол руу бохроо хийж гэнэ гэдэг мэдээлэл гарсан. Мэдээлэл явсан. Ерөөсөө л туул голын маань бургасыг хайр найргүй хятдаг энэ мууса хадны мангаанууд тийм үү. Тэндээ амгалан тайван бүх насаараа тэндээ сайхан тайван сайхан амьдэрдэг жирийн иргэд бид нар болохоор энэ одоо энэ голдоо ингээд бид нар ингээд төв замынхаа гол гацаал түвжрээл бачураад стресс ороод явж ивэл энэ улсуудад хамгийн аз жаргалтай байхгүй юу, ойлгож байна. Энэ улсууд яасан байх нь одоо тэр туулын иргийг хятад туулын бургасыг хятад энэ амьдарч байгаа энэ заван байлаар олгоргууд чинь яадаг байх нэг үл энэ улсууд нийс Улаанбаатарын бүтээн байгуулалтыг ерөөсө мэдчихгүй наадвалчаа. Ягаад гэвэл нийс Улаанбаатар хотын иргэн нэртэй боловч туулын бургасаар амьдарчдын амар амгалан тайван байдад алдагдаад ирэхийн алдагдаад ирэх буюу одоо энэ улсуудын ашиг сонирхлын зөрчил хөндөгдөөд гараад ирэх энэ алтан боломжтой үед энэ улсууд үгэж байгаа. Юу нэг энэ үнэн шүү дээ угаасаа. Ягаад намбарын ивхэр гэдэг Монгол улсын ерөнхийлөгч байсан хүн ягаад дандаа Нямбатарыг молоод байдгийг. Одоо сүүлд өөр хурдны зам энэ заавал энэ туулгол молоо ингэ хэрэггүй мэрэггүй гэж ярьж байгааг нь одоо сошиалаар харж байгаа. Тэгвэл ягаад намбарын ивхэр гэдэг хүн төрийн өмчийг яаглаараа ингээд 10 хэдэн жил үнгүй хитээ сууж идэгээ. Төрөөсөө ашиг олоод байж идэгээ. Нийс Улаанбаатарын захирагч Нямбатар яагаад энэ олон хүмүүсийн дургуг хүргэсэн бэ гэдэг шалтгааныг би одоо та бүхэнд хэлье. Маш олон энэ тэндгүү хамаагүй олгосон газруудыг зэгсэлсэн. Тийм үү? Төрийн өндөр албан тушаалтан намбарын ивхэрээс эргэлж асан ивхэрээс ахуулаад өглөөний годомгоод өргөө зочид буудлыг хувьдаа эзэмшээд явж исэн асуудлыг далсан зогсоосоо. Тэ. Далсан зогсоосоо. Тэгэхээр энэ олон улсуудын ураг хүргэсэн. Үнэн. Магадгүй тэр туулын их сав газраар байдаг туул голын бургасыг хятад том хашаа бариад шоронгийн хашаа шиг том цементэн хашаа барьчаад барилга барьж байгаа улсуудын дургуг хүргэсэн. Дургуг хүргэсэн. Тийм учраас одоо нийс Улаанбаатарын иргэд бид нэр тайвнаар жагсаж тайвнаар үзэл бодлоо илэрхийлэх цаг болчихсон. Ийдээд бас та нар хямчид заяа. Би бол үнэхээр та нар хямчид. Тэр Монгол улсын их сургуулийн багш мөнх эрдэнэ би танаатай адилхан жирийн иргэн байна гэд иргэдийн төлөөлөл байна гэж ярьж ирсэн үг нь одоо шүлсэн атаагүй байгаа. Яасан байх энэ хүн тэгвэл адилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн. Энэ цагаараа ямар татах санаа явж гэнэ гэвэл энэ хурдны замыг энэ асар том бүтээн байгуулалт Монгол улсад яваад бүтээн байгуулалт нь амжилттай яваад энэ түгжил гэдэг мангасаасаа өнөөдөр ингээд 30-40% салчих юм бол энэ 2028 оны сонгуульд альсан нам эдгээрээ хэвтнэ гэдгээ наадвал чи мэдж байгаа. Ерөөсөө наадвал чи мэдж байгаа. Үнэхээр наадвал чи мэдж байгаа. Энэ зүгээр асар том чулуу байхгүй юу? Ойлгож байна. Та нар ингээд одоо логикийг хараад үз та нар. Эхлээд туул госоо хамгаалд яад гэсэн. Туулын усан хамгаалын усандаа би хайртай туул голгүй бол өстой мянган сайхан зам байгаад яах төвжрэлтэй амьдрий гэж солирдсон усад өнөөдөр нөгөө тэмцэл нь өөр болчихсон юм байгаа. Өөр болчихсон. Одоо Нямбатарыг огцруулаа гэд ингээд солиор сууж байгаа. Та нар муусанчууд хэдхэн тооны муу 50-60 тооны муусаа хямч та нар заяа. Битгий та нар байгаль ээж юм ин оролцуулаад та нар битгий ус төрчүүдэд заяа хар навчнууд бин заяа ой. Тэгээ хэдэн залуучуудыг одоо яах гэж хүүхдүүдийг цензи үеийнх ингээд цензи үеийнх нь нүүр нь хил байх хэвээр. Цензи үеийн залуучууд нүүр нь хил байх хэвээр. Зөв зүйлийн төлөө тэмцэж дуурж байгаа зөв байх хэвээр. Нүүр амаа багдаад боочгсон. Нүүр амаа битгий явжад усан баахан битүү усан будгаа зурчихсан. Одоо ингээ хүүхэд залуучуудыг турхиж эхэлж байгаа. Одоо бодол нүүрсээр харагдах юм бол нөгөө огцор хамархан нэг жагсаал дээр байсан улсууд ингээд Монголын ард түмэн мэднэ гээд надад ч нүүр амаа нуусан байх бодвол.
Ер нь тэгэл нийс Улаанбаатарын иргэд бид нар сайхан амьдрах гэхэд яагаад бидний сайхан амьдрах боломж олцог олохгүй байгаа. Үнэхээр та нар бодлоо. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг байнга тэмцдэг тэр нөөбөр хөдөлгөөний илэрч уянгаа гэх тийм үү. 100 гаруй жилийн түүхтэй Орос Монгол ахын дүүсийн найрамдлыг хооронд нь хагаралтуулах зорилгоор дандаа тийм хэрүүлийн чанартай дандаа тийм Орос ахын дүүсийг дарамжилсан доосон байр зогсдог. Ийм улсууд туулгаалт хайртай байлаа юу? Хайртай байлаа юу? Хайртай байлаа юу? Өнөөдөр харин энэ улсууд харин Нямбаатарыг бүүлдэх гэж ядаа. Би бүүлдэх гэдэг үгийг ойлгодгүй. Би уусаа энэ улсуудыг тийм элдв хангаа нэг нарийн нэгтмийг ойлгохгүй. Би өөрийнхөө толгоонд ойлгосон чигээрээ би өөрийнхөө үзэл бодлороо явдаг. Харин жиггэн бүүлдэд байгаа улсууд чинь наад улсууд чинь байгаа байхгүй юу? Одоо ард иргэдийг цаг үргэлж энэ Монгол улсын засгийн газрын шийдвэр буюу хуралдаанаар шийдвэрлсэн одоо нийс Улаанбаатарын бүтээн байгуул гэдэг чинь бол сая 700 мянган иргэд ард нь байгаа юм аа. Сая 700 гаруй мянган иргэд бид нар сайхан гоё эко орчинд гоё эко Улаанбаатар тийм биз дээ. Түгжил гэдэг мангасаас өөр 30-40% салаад эхний мэс нь 30-40% салчин дараагийн мега төсөн дээр янз янзын метро төсөлгээд янз янзын юмуд байгаа штэ. Тэр юмуд нь бүх юм нь гоё болоод ингээд яваад ирэхээр бүр хурдан сайхан болно. Удахгүй юм гэдэг чинь хийж байж ажил хийж байж оролцлоо. Тэгээс ажил хийхгүйгээр зүгээр хийх хоосон амлалт өгөөд хийх хоосон яриад ингэснээр ажил оролцолтой явахгүй. Би та нар ингээ хаарсан заяа. За Монгол улсын усны инженер гэдэг маш мундаг хүнтэй. Тэр даваа далайн суугаад тийм үү. За тэр оюун гэрээ суугаад мэтгэлцэж чинь. За та ямар усны мэрэгчлээ хүн бэ гэдэг таг. Харин даваа далаа шууд асуух ёстой. Та тэгвэл ягаад туулын бургасан дээр та ингээ туулын бургасыг хятад хаус барьсан юм асуух ёстой байхгүй юу? Ягаад та нар асууж чадахгүй байгаа? Асуух хэрэгтэй шүү дээ. Одоо тэгээд Монгол улсын иргэдийг сайхан өөрсдөө хэлдэг бүүжидэх гэдэг бүүжидээд уриалаад тийм биз дээ. Бацаануудыг залуучуудыг одоо туулгалгүй боллоо. Ундны усын маань авчид үгүй хийлээ. Туулны хурдын зам барих ёсгүй гэсэн ийм ойлголтыг төрүүлэхийн төлөө энэ олон мууса жигэн гөнгөний усууч надад ч байхгүй ойлгож байна уу? Надад мөнгө өгдөг ямар хилдэнцгэн байх юм бэ? Маангуудаа. Над шиг боловсрол нэмгэнтэй хүн над шиг одоо хүнд мөнгө өгж яриулдаг хүн гэж энэ хаана байдгийг юм уу? Маангууд минь ой. Жинхэнэ муу маангууд харин нэрээ. Өнөөдөр Монгол улсын нийс Улаанбаатар хотод хөгжихэд ерөөсө байнга л гай болдог усад. Тэр түүхийн музик ингээд тэрэ гэсэн чинь бас л бөөнөрөө өөрсдөө бүүлдэж гал өөрсдөө дайраад давштаад ирсэн биз дээ. Сүүлд нь сайхан түүхийн музей болсон байна гэдэг толгоос өсрөл явж байгаа харагдан лээ. Ийм заваа усууд байгаа байхгүй юу? Тал дутх нь ерөөсөө юу вэ гэвэл энэ нийс Улаанбаатарын төсөв баг улсын төсөвтэй баг ойролцоо хэмжээний төсөв явагддаг заа асар том заяа. Тэгээ Монгол улсын төсвийн 50%-ийг 60%-ийг нийслэл бүрдүүлдэг заяа. Энэ том асар том төсвийн хулгай хийх гэж улаар дайрж байгаа улсууд чинь наад чинь байгаад байгаа байхгүй юу? Наад чинь. Ойлгож байна уу? Энэ улсуудын гар хөлөөд. Гэхдээ үнэхээр ичмээр байна. Яг үнэнгээ тэгэхэд нэг их сайхан эх оронд царайлаад одоо байгаль ээж уулс ундрах сайхан усаар маань ус төржөө тийм биз дээ. Тэгээ одоо хэдэн залуучууд гар 8-9 залуучууд нийс Улаанбаатарын цензийн төлөөлөл гэж ямар юм байдгийг. Цензийн үеийнхэн гарч ирлээ мэрлээ гад. Сүрчин дарчин өнөөхөл элбэг дөржихван жолооч гэсэн гэлөө юу ч хэлсэн гэлээ тэр мө. Тэр нэг эдийн зал дотоочр гэдэг нөхөр тийм биз. Тэр нөхөр одоо ганцаар уриалаад өдөржингөө. Хүн ч ирэхгүй. Яаж хүн ирэхэд талбай дээр. Ирэх боломжгүй шүү дээ тэр чинь. Өнөөдөр нийс Улаанбаатарт гоё сайхан болыг хөгжиж гэдгийг эсрэг тэмцээд байгаа улсуудыг нийс Улаанбаатарын иргэд бид нар очлоо юу?
тийм хайр халамж байхгүй шүү дээ. Хэдхэн цөөхөн тооны олигарх энэ орд харштай энэ хаавстай хотгонтой энэ навчнуудын гар хөл болчихсон энэ улсуудын эрх ашиг хөндөдгөө энэ улсуудын амар тайван байдал хөндөдөөд ирэхэл энэ улсуудын амар тайван амьдралын төлөө Монгол улсын төсөл гарч ийнэггүй дээр сонирн байх шүү. Тийм юм байхгүй шүү. Хизээч тийм юм байхгүй шүү заяа. Үлгэрийн далаа ертөнцүүд мэн заяа хэлчихээ та нар ой. Та нар насан туршдаа оюун гэрэл гэдэг хүн бол өөрөөсөө ичих ёстой. Ойлгож ичих ёстой. Өөрөө уул усаа хамгаалъя, туулын бургасаа хамгаалъя, усаа хамгаалъя гэд тэмцээд явуулгаа мөртлөө өөрөө туулын бургасан дундаа өөрөө том хаостай байж болдго юм уу? Энэ шудраг юм уу? Одоо ингэ тороолууд нь орж иж барьж идэхээ. Барьж идчихээ та нар мосонч заяа ой. За манайхаа нэг ширлээд өгчих. Наа тороолууд ч юм уу ширлэхгүй тодорхой. Наа тороолууд ч юм уу репорт хийх байх эсрэгээр нь. Туулны хурдны замыг барьснаар тийм үү? Одоо гүүрэн гарц барьснаар тийм үү? Туулгол ширгээ дундрахгүй болно гэж тийм үлгэр шиг юм бол байхгүй. Ойлгож байна уу? Наад усууч өөрснийх нь том хаус таван том хороол хотгонуудын ашиг сонирхол хөндөдөөд ирэхээр мэдээж магадгүй яг тэр төрийн ажил яваад туулны хурдны зам чинь ингээд маршрутаар яваад ирэхээр маш олон хаусын эзэдийн их ашиг хөндөгдөн. Наад усууч нь тэглээд гэж өгч байгаа юм. Өөрөөр наад усууч нэг их амар туулгол хайртай болоод ус төржөөд ингээд туулголтой хайртай болоод үнэхээр туулгол юм аа ястаа нэрэ бохирдуулах гэдэг гүүрд байвал туулгол байхгүй болчих гэдэг юм шиг дүр төрх үзүүлж ирсэн наад болчих худлаа штэ. За манайх ингээ шэр хийгээд манайхаа нөгөө тороол армууд нь орж ирээд сая хэсэг хүмүүс орж наваа бахан доромжилж байна. Одоо нөө тороолууд нэг газар бөөгнөөр суугаад кофе шоп ч юм нэг газар суудсан бөөнөрөө энэ гантамөр гэдэг хаягийг одоо репортлол гээд ингээд репортоо сууж байгаа. Ичгүй л наад осоо чин тим юм ийгээ байж байгаа. Би бол энэ хин тунгалаг монголог гэдэг хүнийг бол охин мохныг бол би эмгтэй бол би тороол гэж харахгүй байна. Хүн аль буруу зөрөө ойлгож явахыг алийг тэрхээ. Тийм биз дээ. Яг үнэн гэхэд ийм байгаад байгаа байхгүй юу? Туулголтоор сайхан туул гол дээгүүр битүү тавихгүйгүй штэ. Зарим хэсэг газраар л одоо бодол тавих байгаа байлгүй тийм үү. Тэгээд энэ хурдны зам баригдаад ингээ явж байгаа юм бол Улаанбаатар хотын одоо энэ төвжил гэдэг хадны манга 30% багаснаа гэдэг төлөвлөгөөтэй хийж байгаа ажил юм билээ. Энэ нь зөв штэ. Төвжил гэдэг мангасаас бид нар салах хэрэгтэй байхгүй юу? Эцэст өөрснөө болохоор том хаус хотхон тааван барьждаг. Өөрснөө ийм гой юм бэрэ амьдраад туулын борсонд анир жимрэг амьдраад байж болоод байдаг. Нийс Улаанбаатарын иргэдэн сайхан замтай болъё гэхээр болохгүйгээ дараад байгаа шалтгааныг хамгийн гол нь би ойлгохгүй байгаа. Тийм учраас энэ улсад өөрснийх нь эрх ашиг хөндөд ирэхээр одоо бүр уул ус тийм үү байгаль ээжийг маань оролцуулаад ус төрчихөж байгаа. Ичээрээ та нар заяа. Ичиг булчирхаа гэж байна уу та нарт? Монгол улсын их сургуулийн багш магш гэдэг гинтгэн туулгалт хайртай болоод би өөрийнхөө ихтгэл үндэслэлээр гарч ирлээ мэрлээ гэд тэр шиг тийм үлгэрийн далай үржин батам гэж байхгүй заяа. Яг тэр нэг Алсын намын үндэслэлийн бодлогын хорооны гишүүн гэдэг энэ мөнхөрдөн гэдэг нөхөр гів гэдгийн ихтгэл үндэслэлээр нэг өгдөөс ирээд энэ туулын хурдаас юу туул усгүй боллоо штэ ширгэлдээ штэ харангатлаа штэ ахын дүүсээ гэд жигэн бүүдий гэдгийг наад усаж утгаар нь үзүүлж байгаа. Үнэнгийг хэлчихье. Хоёр гисгүүл баригдана. Оюун гэрэл гэдэг үнийг би тийм аавс амьддаг гэж би огт мэдээгүй. Гэр оролтол амьддаг юм уу жотсон. Дандаа жорлон 0 яриад эко 0 мөл яриад зас юм игээд байгаа хүн байна да гэд бодж ил өөрийнх нь амьдрал нь гэр нь бүр зайсангийн гүүрний дагуу заяа гүүрний эдлэргөө байсан баха. Туулын бургасыг хядаад хашаалж аваач тавиад 3 4 том хаус барьчихсан байгаа шүү дээ. Гүнээр амар том хаустай заяа та нар очиж үзээрэй заяа. Үзье гэсэн иргэдэд би танд үзүүлж бодож хамтдаа яваа заяа. Үзүүлж бодно шүү. Амар том хаус байгаа шүү дээ нэр юу вэ над ч одоо баг л худалч хүнд баг нэрээ
Хуучин нийслэлийн засваргын тамгын газар шиг тийм шахуу байшинтай том хаустай шиг наадам чи өөрөө ийм ашиг сондрын зөрчилтэй өөрөө энэ туул голын маань ундраг дээр тийм голдрог дээр авчид том хаус барьсан мөртлөө ичгэд яадаг байна. Тэгээд ямар царайгаараа ямар нүрээрээ өнөөдөр энэ хүмүүс өнөөдөр байгаль ээж тайртайгээд уул усаар маань өнөөдөр ингээд ус төржөөд байгаа юм бэ. Ичдэггүй мө та нар ой. Ичээч та нар. Зөв нийс Улаанбаатарын иргэд маш олоолаа шүү гэдгийг би хэлмээр байгаа байхгүй юу? Жирийн иргэд нийслчүүд гэдэг чинь асар олоолаа шүү бид нэр заа ой. Нүм хэдхэн цооны нүм хэдэн баячлалын амар тайван амьдралын төлөө би хэлж штэ оюун гэлгээд авгагийн дээр хаус бол нэр худалчин дээр хуучин засал даргын тамгын газар шиг хэмжээний том байшин байдаг штэ амар том гаднаа 400-500 м газар нь толомын талбайтай сагсны шийттэй зүгээр жаргалын орон өөрөө ийм байжээж өөрөө ус ярих нь бол онхоо. Өөрөө туулын бурсыг хэд том хаус барьчаад өөрснөө ийм туул голын усаа хамгаалъя гэж яддаг бол онхоо та нар заяа. Цингүнгэд улсын хурлын гишүүний аав нь маш том хотгон бариад ашиглалтанд оруулчихсан. Туул борсын туулын гол цавд гол лагуу заяа. Тэгээ бохроо авчид туул руу хийгээд идэг энэ заваа. Өөрснөө энэ том хаус таван бариад байж болдог мөртөө ард иргэдийн төлөө нийслэлийн төлөө бүтээн байгуулалтын төвшил гэдэг мангасаас нэг 30-40% салчиг ихээр салахгүйгээд ард нь ямар ч үстэй. Би ганцхан юм хэлээч. Хэрвээ би хин нэгний өмнөөс явдаг, бие үнэлдэг тийм үү? Халтар 5 төрөлөө үзэл бодлоо худалдаж байсан бол өнөөдөр хэдэн зуун хүмүүс үзэж байгаа шүү. Ойлгож байна уу? Учир нь юу гэвэл би мөнгөтэй байна. Учир нь маш их бүүстүүлж байна. Учир нь маш олон хүмүүс дэмжин мэдээж ойлгож байна уу? Өнөөдөр цор ганцаараа үнний төлөө цор ганцаараа ганц тайчин ганцаардахгүй би яг өөрийнхөө үзэл бодлоор дэмжиж байгаа. Яагаад гэвэл би энэ Монгол улсын иргэн. Яагаад гэвэл би энэ нийс Улаанбаатарт амьдардаг. Бидний үр хүүхд бас эко Улаанбаатар, эко сайхан нийслэл хотод амьдрах ёстой. Тэгээс хэдхэн цөөхөн тооны нэг гэр бүл туул голын мал борсыг хядаа тэнд амар насан туршийн амар тайван амгалан деваачнд амьдрах ёсгүй. Гүлгнүүд өөрснөө. Үнэн штэ. Би таанд хэлээд байгаа штэ. Оюун гэрэл гэдэг хүн өөрөө ёсоо ярих ирэхгүй хүн. Оюун гэрэл гэдэг хүн. Оюун гэрэл гэдэг хүн туулын борос туулын гол ширэглээ гэж ярих ирэхгүй хүн. Өөрөө туул голыг хядагч, өөрөө туул голын борсыг хяддаг мэт өөрөө голдрогт нь том байшин, том хаус байшин ичээч энийг юу гэж хэлхий. Энэ миний сайхан асуугаад явуулдаа энэ хэвлэл мэдээллийн байгууллагын та нар асуулт та. Тэг нүүр амаа болцсон байгаа хэдэн гарууд бол би хэлж байгаа одоо цензэн үеийнхэн гэдэг байгаа. За бидний үр хүүхдэд залуусын маань төдөлж байгаа усад гэдэг байгаа нөхдөө чинь хинбээгвэл нөгөөх огцор хамархан жагсаалын голдод явсан гарууд л байгаа дөө. Харах юм бол би баг тань ягаад гэвэл учир нь би тэр огцор хамархан жагсаалтай 12 хоног цор ганцаараа тэмцсэн. Цор ганцаараа тэмцэж үзэл бодлоо илэрхийлсэн. Тэр улсад би бүгдний багт хэлж байгаа. За 1 2 3 элбэгдөр сайхан бэлэг нарыг их ордны шалгуул Эмсээс ухаан одгоо авъя 1 2 3 гэхэд нэг ч хүн дуураагүй шүү. Дуурахгүй. Шалтгаан нь юу вэ? Олигархуудын жагсаал байсан учраас энэ усад эзлийнхээ ёстой нэр эзлийнхээ эсрэг дуурч чадахгүй учраас энэ усад нэг ч дуураагүй. Над ямар ч эзэн байх ёсгүй. Миний эзэн бол Монгол улс байх ёстой. Тий. За манайхаа нэг ширлдэг гэж манайхаа маш олон Улаанбаатарын нийслэлийн иргэд байгаа шүү. За ойлгож байна байгаа шүү. Би эргэжтэйгээ хэвлэлтэн нэгдээ талбай дээр гарч жагсмаар байна. Маш олон иргэд дэмжиж хамтаа жагсан хамтаа гарыг. Хитгэн цөөхөн тооны олигархууд өнөөдөр ингээд жагсаал хийгээд буудид гэдэг шиг буудидээд хэвлэлээрээ бөмбөгдөөд улсын их хурлын гишүүн олигархуудын гаргал болсон эмсэлчд эмсээс ханд болсон улсын их хурлын гишүүд бүүдидээд ингэж яваа туулын хурдны замыг дасан зогсоо нэгвэл та нар гонжинж заяа. Ганжинж нэр шүү. Уг бүр үхнээ та зайлаад гэдэг юм. Энэ найдан батаа гинөө.
Би одоо хайшиж зайлах юм бэ юм уу маанага? Би Монгол улсын иргэн, би Монгол улсын иргэн үндсэн хуулийн заалтай үг үзэл болоо чөлөөт хэлэх ёстой. Энэ Монгол улсад хайш төрж амьдрах эрхтэй. Үндсэн хуулиар хамгаалагдсан. Чам эдийн жацсан мэдэн гүзээлээ гэдэг шиг надыг чи намайг хөөжөөд амжихгүй байгаа шүү. Ойлгож байна уу? Чи байтга чамаас боснд хөөж амжихгүй. Ягаад гэвэл учир нь юугээд үндсэн хуулинд Монгол улсын иргэн амьд явах хэрэгтэй, амь насаа хамгаалах хэрэгтэй байдгийг. Ойлгож байна уу? Аргаа барсан хүн аавынхаа толгоор оролтно гэдэг шил юм болж байгаа штэ. Хүн болгон мэдж байгаа штэ. Өөрснийх нь хаавус тааван, өөрснийх нь одоо нийслэл замбараагүй урд хойчны дарганы байхдаа замбараагүй олгосон том одоо янз янзын офисын газрууд том одоо энэ тэтгийн газруудыг хурааж авсны үүдэлтгээс Нямбатар гэдэг хүнтэй дайсанд олон болсон. Би бол үнэнгийг хэлчихье. Ойлгож байна уу? Тэрээс эдгээр нэг туулгалтай хайртай та аргаа барахаараа байгаль ээж буюу ус ундраагаар өдөр ус төржөө завж та нар ичцгээ. Мөгийн очроо зам бариднаа тайвшир хөөл гэдэг. Гэхдээ би бол ганц зөв бодлого маань ийм л бодож байгаа юм л да. Уул нь бид нэр бүгдээрээ эвтэй байгаад, ар жаргалтай байгаад, эко гоё амьдрмаар байгаа байхгүй юу? Уул нь зүгээр төгжил гэдэг хадны мангаас салаад тийм үү? Ар жаргалтай баймаар байна шүү дээ уул нь. Тэг биднийг ар жаргалтай амьдрыг ихэд уурлаад бухимдаад байгаа улсуудын дүр төрхийг ингээд докер бодоод үсгээд дандаа л элбэг дөржин согны өснүүд нөө варчд тийм үү? Улсын их хурлын гишүүд нь дандаа тэр МСС-ийн хамааралтай, ЭБ-гийн хамааралтай ийм улсууд өдөр ус төржүүд байгаа учраас шалтгаан нь юу вэ гэхээр олигархуудын эрх ашиг хөндөгдөж байна гэсэн үг. Ганц тайчин ганцаахгүй үзчих гандамар гэдэг үний аяг өнөөдөр 47 мянга болсон байлаа. 47 мянга гаруй болсон байлаа манайхаа. 47 мянга гаруй дагчтай байж ангил лайв игээр 100 200 нүд гарахгүй байгаа шалтгаан чинь юу гэвэл асар их миний энэ хаяг асар олон хүмүүс репортлж болоо гэж байгаа байхгүй юу? Тэгэл энэ тараад миний муухай царайтай, миний мөрөө хамартай, баян бүрдийн тойрог шиг хамартай юм уу? Баасман чи болмол гээл загнана. Стом гудчингийн хаамын гээл загнана намайг загнаад яах вэ? За ёо маангуудаа. Би таанд гай бот би үнэнгээ л хэлсэн. Би аргаа тасаар тамхины мөнгөө олчих юм бол би нэг Улаанбаатар хотоо нэг нийслэлээр тойрж яваад таксинд дэвжээд 20 30 минутад тамхи тариагаа авчин заяа ой. Мэдүү аргаа барахад нэг талах сайхан нэг зүцгээтэй юм уу? Тэгээд нэг сайхан эхийн нухчтай аваад өдрийн цагаа уучин заяа. Хинч гай болохгүй амин гол нь. Хинч гай болохгүй амьдрч штэ би өөрөө. Тэ амьдрахаас өөр яах вэ? Би мэржил байхгүй үнэнгээсэн. Би мэржил байхгүй. Би 8 дараад өссөн нэг темслэгсэн. Ийм л мэржилтэй хүн. Өнөөдөр миний мэржил хэн байхаа шалтгаалаад Монгол улсын үндсэн хуулийн заалтаа үг үзэл бодлоо илэрхийлж чөлөөтэй хэрэгтэй. Би эрхэл эдэлж байгаа. Тэгээс би таанаа шиг хин нэгэн баячуулын гар хөл болж тийм үү? Тэр хаус тавны эзэдийн гар хөл барлаг болж тийм үү? Ингэж олон өдөр ингэж явахгүй. Эцсийн яг үр дүнтэй жагсаад бол маш олон иргэд талбай дээр ирсэн байж байна. Эмөөгийн очоод үний хэлжээс сая талбайгаа дайраад гарлаа 30-50 хүн л зогсож байлаа. Эднэр баг 2 сая хүний төлөөлөхгүй. Үнэн штэ. Үнэн штэ. Ард ирдэрээ бид нар үзэл бодлоо илэрхийлж чаддаг тэмцэлэг байх ёстой байхгүй юу? Ойлгож байна. Ирэх хэрэгчлэр энэ усуудад заяа. Яагаад гэвэл миний энэ өрөөлөө талбай дээр гаж ягсяа тэмцээ нэг өдөр аг зохион байгуулж ард иргэд шүү. Зөвхөн ард иргэд бид нар заяа. Ойлгож байна. Гэхдээ тэр нь заавал тэр энэ намын хүн гэж бид алга үзэхгүй. Монгол улсын иргэн бол иргэн бид нар бүгдээр үзэл бодлоо 50-аар илэрхийлээд бид нэг 2 цаг сайхан дуу хоолойгоо хөргмөр байгаа байхгүй нийсч бид нар уулна. Тийм биз дээ.
Тэрнээс бид нар өөдөө талбай дээр гарч засгийн газар огцор, улсын их хурл огцор, тэр тар, энэ тар гэд ерөөсөө тийм улс төрийн сэдвтэй тийм юм бол бидэнд огтоосоо байхгүй. Ойлгож байна уу? Бид хамгийн гол нь амьдарч байгаа орчиндоо, нийс Улаанбаатар хотдоо биднээс тайван эко орчинд бид нар амьдармаар байгаа. Энэ бүгдийг бид нар хүсэж байгаа юм. Тэгээс өнөөдөр бид нар энэ улсын их хурлыг шүүмжлээгөө, засгийн газрыг шүүмжлээгөө, тэр сайд, энэ сайд огцор, энэ хулгайч огцор, энэ зайлгаж огт юм яриаггүй, яригчгүй. Өнөөдөр нийс Улаанбаатарын иргэд бид нар өөрсдийгөө тайван эко амьдрах орчинд бид нар амьдрах ёстой гэж бодож байгаа. Бидэнд хурдны зам бол гацаагүй хэрэгтэй гэж бодож байгаа. Маш ганцхан хурдны зам биш, маш олон бүтээн байгуул маш яралтай хугацаанд хийгээсэй гэж бодож байгаа. Одоо би хийж нийс Улаанбаатарын бүтээн байгуулалтыг би засахаас нь хэлээд өгье. 3-4 дэх хороолоос шууд чигээрээ даваад 20 өдөр хороол ордог 2 урсгалтай замтай болсон. Нэг ажил нь. За дараагийн ажил нь яасан байх нэгвэл сабаргаар баруун эргээд зүүн эргээд шууд ярамгийн эцрүү ямар төвжирлгүй давхад очдог болсон. Энэ бүгд чинь өнөөдөр алхам малхмаар урагшаа явж байгаа ажил нь юм аа. Урд өмнө хойж байсан энэ засал даргаар байхдаа нэг ширхэж хурдны зам, нэг ширхэж нүхэн гарч, нэг ширхэж хоёр сайхан юмуудыг нэг олон хийгээг огч чадж байгаа. За баяр сайхан аюушчуу 5 ширлээд мөөгийн очроо 5 ширлээд өгөөрэй. Найдан бата бас сахан ширлээрээ. Та зайлт юм уу гэж юм. За би зайлахгүй. За. Жага гэдэг юм орсоо гуйдах юм л гэдэг. Би чамаас аяг олны мөнгө уугүй, би чамаа татах тамхи нэг шиг тамхины мөнгө уугаагүй. Би чам шиг мэдtiin, чам мэдtiin жацаадагаас тамхины мөнгө, хоолны мөнгө уудаг гуйдах юм би биш ээ. Битгий андуураа. За энэ золоо гэдэг юм орж ирээд солиор чинь хэдийг авдаг вэ? Эргүүгөлгөөл гэнэ. Би та нар муусан шиг халтар 5 дөргөөр үзэл бодлоо худалдагч би биш заяа. Ойлгож намайг миний бэж хууц дагдаг иргэд миний Монгол улс иргэд намайг мэднэ. Заяа. Мэднэ за. Би тийш хүс өнрөөр явдаг. Аргаа барсан хүүд аавынхаа толгойг оролдоно гэх чиглэл энэ улсад өнөөдөр уул усаар минь гол усаар минь ус төрчихж байгаа шүү дээ. Үний юм нээш та нар ичээч та нар. Ичдэггүй хар улаан давнууд юм аа нэрээ. Ичгэд яадаг байна нэрээ та нар. Яаж ичгэвдээ? Олон том хаус тааван барьсан ашин солигийн зөрчилтэй энэ олон тэр бомтонгууд ч нөгөө хаус тааванаа магадгүй ударж борлуулах байх бодвол тэр бүгд нь саад өртөг болоод хурдны зам гэдэг юм бүтээн байгуулалт яваад Монгол улсын энэ төвжил гэдэг юм 30% багасаад их сайхан болоод ирэхээр энэ улсад амгалан дайван амьдарч чадахгүй гээд баян өшөөний зам дагуу чиглэл амьдардаг иргэд бид нар энэ төв замын дагуу одоо амьдарч байгаа иргэд гэр оролоор дүүрэн байгаа шүү дээ. Зөндөө машин дэрийг дахиад хурж ирэл явдаг бид нар тэгээд амьдрал сурцсан шүү дээ. Та нар сурах хэрэгтэй шүү дээ хамгийн гол нь. Тий. Та нар нэг худлаа нэг ус төржүүлээд худлаа нэг өөрснийхөө орд гар шиг өөрснийхөө хаус таавныг хамгаалахын төлөө та нар тэмцэж байгаа ш. Та нар тэрнээс нэг туулгалт хайртай болоо. Та нар нэг усандаа нэг өстөн нэрийн хурдны замд баригчвал энэ туулгал ширгээд алга болчих гээд байна. Энэ бүгдийг нь тавь тодорхой тэр усны том инженергээд даваа талаа оюун гэрэл наа суужгаад ярьслаг өгсөн та нар мэдж байгаа өстэй харсан биз дээ. Мэдлэгтэй боловсролтой хүн гэдэг чинь шал өөр тайлбар хэлж байгаа. Оюун гэрэл гэдэг хүн бол одоо яг үнэн гэлэхэд нэр элбэг дөржин хамгийн ойрын хамаарал бүхий хүн шүү дээ. Ойлгож байна уу? Тэгэд өөрөө туул голын иргэд дагуу өөрөө процесс гэдаад ингээд том хаус барьчихсан талан дээр. Тэгээд их сайхан юм яриад үлгэр шиг юм яриад ард иргэдийг тавталгаа эргүүлээд ингээ одоо болоо л гэж иргэнээр байна. Та нар маань юу гэж бодож байгаа? За манайхан лайв өндөрлөе дөө ахын төсөө. За шеэрлээд өгөөрэй. Би нэг ирээл оруулчих. Тэр ирээл маань шеэрлээд өгөөрэй манай. Ирээл нь богинохон болохоор маш олон хүнд хүрдэг байхгүй юу? Тийм учраас үзэл бодоод ирээлээр илэрхийлдэг.